нь бол яаж ийм нөхдөр бол түүхэн орон зайгаа тэлээд байгаа байхгүй юу? Нэг хааны тухай гаргаж ирээд 1000 жилээр тэлээд 2333 жилийн төрийн төгтөг хорлог хийх гэж оролцсон гэж. Одоо сошиал медиаг ягаад ингэж гаргаад ил. Тэгээд тэрнтэй чинь адилхан манай одоо энэ залуучууд бол тэртэргүй анханасаа юм хийгээл явж л байна л да. Одоо хөрхөн нөгөө нэг комиксүүд хийгээл байгаа шүү дээ, тий? Бас нэг хөрхөн тэд нар ингээд дампуураад байгаа байхгүй юу? Гэхдээ одоо яах вэ? Тэгээд тэр нь одоо хөрхөн тэд нар чи яаж ихээр аюул тийм сэтгэлтэй нэг залуу одоо компани байгуулаад тэр комиксоор Чингис хааны түүхээр хийж байгаа. Тэгээ энийг сургууль зараад өгөөч гэж явж байгаа. Сургууль нь авахгүй болохоор нөгөө оруулсан өргөн зээл. Ер нь зүгээр төрөөс одоо яг бодлогын чанартай энийг дэмжих ёстой, үйл дэмжих ёстой. Гол одоо төрийн бодлогын баримтчгүүдэд энэ бол маш тодорхой зоогдчихсан байж байгаа. Одоо энийг харин ажил хэрэг болох асуудал байгаа юм л да. Тэгээ энэ дээр бол одоо эрх сонгуулийн дараа бол бас өөрчлөлт гарна гэж боддог шүү дээ. Зөв. Одоо арга ядаад бид нар одоо шаардлага гаргах хэрэгтэй шүү дээ. Арга ядаад иймэрхүү нэвтрүүлгийг санаачлал ярьж байгаа шүү. Түүнээс би миний бас мэрэгчл биш. Тэгээд үнэхээр ингээд над дээр ямар зовлонгууд ирдэг вэ? Энийг спонсорлоод өгөөч, энийг ингээд өгөөч гэх. Айгүй хөөрхөн өөрөө чинь хийсэн тэр нөгөө нэг санжин болдол тий? Нөгөө нэг Чингисийн морьтой байх юм шиг. Тэр чинь бас Монголын түүхийг л бас л одоо тэлж байгаа, хөгжүүлж байгаа бас л нэг л хэлбэр шүү дээ, тийм ээ. Тэгэл тэд дотор чинь эхлэн байж цаашдаа магадгүй тэнцээ нэг хөөрхөн судалгааны төв бий болгох юм билүү, тийм ээ. Ингээл цаашаа явна шүү дээ. Одоо жишээ тэр их удаан байгаад байгаа юм л да. Ингээ харамсалтай. Харамсалтай процесс удаан байгаад байдаг. Хэдэн жилийн дараа одоо юу гэдэг оюуны сэргийн мандал бий болоо гэхэд өнөөдөр бид нар тэр сэдвийг дахин ярьсаар тэгэхээр 20 жил бид нар яг юун дээр суурилж оюуны яг одоо юу гэдэг үндэсний үзэлч гэдэг юм уу, үндэсний бахархалч гэдэг юм уу. Одоо энийг яаж нэрж болох юм шүү. Эрдэмтэд нь одоо ингээ салгаад энэний үндэсний үзэлгээ, энэний үндэсний бахархлыг гэдэг юм уу. Ер нь зүгээр энгийнээр бодоход дэлхийн соёл иргэншлийг өнөөдрийн хүн төрөлхтний амьдралыг өнөөдөр бий болтол одоо энэ гэрлийг асаагаад энэ шалан дээр суу. Энэ бүгдийг бий болтол 10 гаруй хүрэхгүй үндэстэн дэлхийд нөлөөсөн байна гэдэг эрдэмтэд яриад л шүү дээ. Тэр дотор ч Монгол өөрөө байгаа шүү дээ. Америк манлайг тэгэхэд чинь хэд маргааш гарын 5% за гарын 10% багтах хэмжээний дэлхийн өнөөдөр ч 200 тий шүү хичнээн үндэстэн байна. Үндэстний тоо 200 гаруй уусна шүү дээ 200 илүү. Тэр чинь 10 гаруй үндэстнийх нь нэг нь дэлхийн соёл иргэншлийг хөгжил дэвшлийг өнөөдөр бид нэр татварын бодлого, олон улсын бодлого, зам харилцаа ерөөсөө бид нар оролцоогүй юм байхгүй дэлхийд. Бүгдд нь гар бие оролцоод өөрөө 40 сая хавтаа газар нутаг дээр дэлхийн соёл иргэншлийн төвийг байгуулаад хар хорин бол ерөөсөө тэрийг гадны хүмүүс бичээд байгаа байхгүй. Харин миний энэ өөрөө мэдээллийн бүтээгдэхүүн болж бид нар дээр ирэх хэрэгтэй байхгүй. Мэдээллийн бүтээгдэхүүн болгоход төр зохион байгуулалтаар бодлого ийм зүйлийг оруулъя. Тэгэхээр би үндэсний үзэл түрүүний бичиг баримтанд монголчууд дэлхийн оюуны болон хөгжлийн сан мөрөгт оруулсан бүх зүйлийг бид нэр хөгжүүлье гэдэг чимийг оруулмаар байхгүй. Гэхгүй бид нар одоо жишээ боён онгоц өөрийнхөө цонх яг тийм залт байгаа. Тийм үү? Тэгвэл тэр боён онгоц өөрийнхөө хийсэн цонхны одоо бүх технологиг хүртэл монголчуудын тодорхой хэмжээний инновац дээр суурилсан гэдгийг өөрсдөө ярьчаа сууж байгаа шүү. Тэгсэл өнөөдөр бид нар боён онгоц авахын тулд гадны хүн тэрийг бичээд ярихаар манайхан үнэмшдэг тийм ээ. Энэ нэгэн болж нэмга ариун бот мөнхөр энэ төр ярихаар энэ. Тэгэхээр үндэсний үзэл яг байдлаар энэ өөрөө харьцах сэтгэл гэдэг бол харин юм ийм хитрхийн харьших одоо тэр юм дээр ингээл харийн хүн сайн барилжвал энэ өстө тасрах. Гэхдээ энэ яасан юм бэ? Энэ бий гэх. Ерөөсөө энийг одоо системээр нь өөрчлөх тийм юм руу бид нар 7 нас, 6 нас, 4 наснаас нь орооч тийм ээ. Тэр компьютерт байгаа програм өөрөө манай хүүхдүүд түүхийн юмнууд оруулж байдаг. Тийм учраас л Монгол улсын ерөнхийлөгч хэлээд нь шүү дээ. Монголчуудаа наашаа авир идэрцгээ. Цөмөрөө олон болъё гэдэг. Ер нь болж игэл ядч нэг 3 сая болчих юмсан гэж. Тэгээд нэг тэр нэг бухимдлын цэг нь бүрдлээ шүү дээ. Критический масса гэж яриад байгаа. Тэр нь бүрдчих тэр нь цаашаа өөрөө ингээд өөрийгөө аваад явчихдаг байхгүй. Тэр болтол бол одоо ингээд ёстой нэг сайн дураараа итвэх зүтгэлээрээ одоо өөрийнхөө итгэл үнэмшлэр нэг хэсэг нь чирж явд юм байна л да. Тэрийг алдчихгүй байхын тулд. Тэгээд нэг тодорхой тоон хүрээнд ирэх тэр тооны хуульчил үйлчлээд эхэлж байгаа байхгүй. Закон больших числ гэж ярьдаг шүү дээ. Том тооны тэр чинь л үйлчлээд эхэлнэ л дээ. Тэр болтол бол бас бид нар бол нэг туугаад авчихгүйхэн шиг аваад явж явах хэрэгтэй юм шиг. Би энийг яагаад яриад байгаа вэ гэхээр бол ерөнхийдөө бид нар эмийг бас хамаагүй хэлбэршүүлж ойлгож болохгүй юм шиг байна. 1990 онд одоо тэр перестройка гэдэг юм явагдаад тэгээд Оросд өөрчлөлтүүд орж явахад Тэтчер авган зөвлөлт бодуулсад айлчилсан юм л да тэр үед. Тэгээд тэр Ясин гэж нэг хүн 500 хоногийн төлөлгөө, Явлинский гэдэг нэг 100 хоногийн төлөлгөө гаргаад 100 хоногийн дотор л одоо бүх юмыг өөрчилж байгаа 500 хоногийн дотор өөрчилж байгаа гэдэг тэр үед шуугжсэн та нар санаж байгаа байх тийм. Тэгээд
Тэтчерээс асуухгүй юу? Та одоо юу гэж бодож байна? Ингээд 100 хоногийн дараа одоо манайх одоо нэг их гоё ардчлалтай болчихно, их гоё зах зээлтэй болчихно. Эсвэл 500 хоногийн дараа их гоё болчихно гэсэн чинь тэр их удаан бодож ирсэн ээ. Ядч нэг 2 үе хэрэгтэй байхаа гэж хариулж ирсэн. 2 үе. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хуучин нийгмийн сэтгэлгээнээс ангижирчсан цоошин үе гарч ирж ээж тэрий чин цоошин өнгөйсээр харж ээж ингэж цааш нь аваад явдаг юм байна л. Тэрийг бас бид нар давхар бодох хэрэгтэй юм шиг. Өнөөдөр бол бас ингээд туйлшраад ингээд бүх юмыг л одоо өнөөдөр хийчих гэж дайраад иж болохгүй. Нөгөө талаас бол энийг бас ингээд дугаас угаадаж болохгүй. Тий. Заавал дугуурч явах хэрэгтэй, хилж явах хэрэгтэй, тодруулж явах хэрэгтэй. Зүг байх албагүй тийм үү? Байх албагүй тий. Судалсан юмаа баримтаажуулж нотлох хэрэгтэй. Сонирхолтой байх. Түрүү нөгөө хэллээ шүү дээ. Түрүү нөгөө энэ төрийн бодлого ийм байна гэж танилцуулсан. Тэнд бол одоо над олзуурмаар нэг санаа байна л да. Тэр Монголынхаа үндэсний үнэт зүйлсийг хайрлан хамгаалж хөгжүүлж авч явна гэж. Энэ бол нөгөө багтал тээж гэж байгаа байхгүй юу? Чи бүр өөрөө тээж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд тийм тээж явна. Тэгээд энэ үндэснийхээ бахархах ёстой зүйлийг одоо баг тийм канонизац хийж тий системжүүлээд ингээ авч явах ийм ёстой гэж бодож байна л да. Тэрнийг финшүүгээд нэг хэсэг юм дэлгэрсэн шүү дээ. Тэрний юм чи одоо нэг стандарт болсон, нэг канонизац болсон байна шүү дээ. Яг тийм юм тэгдэг. Тэрэн шиг баг бүр их тодорхой юуг одоо хайрлаж одоо юуг одоо эрхмэлж тээж явах хэрэгтэй гэдэг ийм гарах хэрэгтэй гэж бодоод байна л да. Одоо би бас тий номлол гэх юм уу тий. Номлол тэгээд бүр хүмүүсийн одоо мэдж байгаа ийм ёстой зүйл болчихсон баг одоо нэг предмет одоо хичээлд заадаг ч юм уу те ингэж бахархал ингэж системчлэгдэх ёстой гэж бодож байна. Түүхийн хувьд бол одоо тэр шинжлэх ухааны академиас бол одоо их л сайн одоо тэр албан ёсны байр суурь энийг бол гаргаж явах ёстой тийм ээ. Тэгэхгүй бол одоо ингээд төр маань ингээд урд нь одоо тулгар төр одоо 1206 онд байгуулагдсан гэж тэмдэглэжсэн тийм. Тэгвэл одоо болохоор 2220 болсон. Төр гэдэг ингээд өөрчлөгдөд яваад иж болохгүй байхгүй. Тэр нь одоо бүр ингээд бүр тогтчихсон. Ингээд нэг юм ингээд өөрчлөгдөөл яваад байдаг ш тийм ээ. Яг шилжилтийн үе тийм эрэг зүйл байж болох байх л та. Би бол яг тэр нөгөө нарийн 2 3 байна уу гэдэг дээр нь бол айгүй их санаа зовмоор байхгүй. Зарчмын хувьд бид нэр энийг л хүнд хэлэх ёстой гэдэг 10 зүйлийг 9 зүйлийг бүр анханаас нь ингээд зааж өгмөр байхгүй. За энийг л ойлгочих ёстой. Өнөөдөр ингээд гэрэг ингээд тайлбарлаж байгаа. Гэрд очихороо бид нар гэрээ мэдгүй. Монгол хүн гэдэг өөрийгөө бахархаад. За малынхаа бүх насыг нэрчихгүй би ч нэрлж чадахгүй байхгүй. Тэгтэл ингээд чи мах итгэхтэй сайн биз дээ. Нөгөөдхний хувьд гэтэл би тэр энэ чинь дахиад нэг юм гараад байна. Угаасаа энэ айгүй элементарны зүйл байхгүй. Ингээд бид нар ярьдаг хэл шүү дээ элементарны гэдэг чинь. Одоо ингээд бүр хэл хүртэл өөрчлөлт. Тэгэхээр ийм энгийн зүйлүүдийг суулгаж иж нөгөө том юмнууд авчрахгүй бол нөгөө миний хэрэглээ болгох гэдэг нь яг тэр хэлээд байхгүй. Хэрэглээд үзчихъя бид нэ. Одоо програмуудаа бид нар Монголоор тийм учраас бүр цэцэрлэгийн наснаас нь оруулаад асар том гэдэг ёстой болж байгаа. Хурж ирэхгүй байхгүй. Сургуулийн бага насны хүүхдүүд гэртээ гэрийн даалгавар өгдөө ээж аав нь мэдэх болж байгаа гэдэг ч юм. Ингээд сургалтын програм руу төрүүлээд орж байгаа сэдв нь өөрөө хайрцаглагдсан зөв юм байх юм болоо. Медиа өөрөө ямар үүрэг хөдлөхийг медиад хэлж өгсөн. Дагаад нийгмийн социал медиа энийг хэлж өгнө. Ийм одоо нийгмийн сурчлагын бүтээгдэхүүнүүдийг зайлшгүй хийгэрээ. Гэхдээ тэгэх юм бол телевиз үзэхэд нэг, багшд нь очихд нэг, ээжтэйгээ ярихад нэг. Гэхдээ ийм ингээд орчнуудыг бүрдүүлээд нөгөө номлол гэдэг юм уу юу гэдэг тодорхой хэмжээний мэдлэгийг чинь орчноор нь бариад авах юм бол энэ миний бодлоор тийм хэцүү зүйл биш. Бидний цуснд байгаа үнэхээр л Монгол ихээр л баярлал одоо тэргүүрээ бахарх сэтгэл өндөр байгаа юм бол мэдлэг болгоод өгч юм бол барих байхгүй. Тэрний нэг нь бид нар бол тэр нөгөө монголчууд оюуны сан хүмүүст юу гэсэн бэ? Тэгээ түрүү нэг жишээ хэллээ шүү дээ аюу сонирхолтой. Итгэл байхгүй болчихлоо. Тэгвэл итгэлийн амар том бодлого явуулах хэрэгтэй юм шүү. Монгол хүн бие биендээ итгэх. Яг гадны хүнд итгэх хэрэгтэй. Хүн шүү. Тэгвэл Монгол хүн гадны хүнээс юу гараа мөнгөгүй болохоор муу юм уу? Уу яахаар Монгол хүн бусад гадны хүнээс муу юм? Шалтгааныг бид нар гаргаж ирч чадахгүй. Тэгэхээр итгэлийн асуудал гэхээр яг философи ойлголт болгомоор байхгүй. Итгэл гэх юм бол Монголын үндэсний үзлийн хөгжлийн хамгийн том концепц нь итгэлийг ойлголтыг тавина. 10 жилийн хүүхэд нь итгэх ойлголт. Гадаад явж байгаа монголчууд бие биендээ итгэхгүй байгаа. Уу яахаар гадаад явж байгаа монгол хүн бие биендээ хайргүй байдаг. Одоо тэр хайрлах сэтгэл зүй. Монгол хүн бие биенээ хайрлахын тулд яах ёстой? Уу яг эднийг философи болгоод хэрэглээ болгоод тэгж тавьсныгаа дараа дөрөв хэлсэн шүү дээ. Сая хэдэн импери байдаг тийм ээ. Тэгэхээр дараа энэ империудын хамгийн идэвхтэй байсан буюу бүх одоо том дэд бүтэц асуудлуудыг хийж исэн улс нь Монголын импери байсан гэж энэ хүлээн зөвшөөрөгдөж байгаа шүү. Өнгөрний үеийн одоо Европ хэлээд энэ тэрэг гэдэг. Гурван тэр ойд Африк тэр жигтэй. Энийг яагаад өнөөдөр бид хүн болгонд ягштан одоо ойлголтын чэйжлүүлэх нь хайсан тийм. Одоо ийм байна. Бол гари одоо манай ямар зэрэг гişүн тэр үндэсний аюулгүй байдлын
одоо үзэл баримтлалын хэсгээс гаргалаа. Яг энэ. Энийг манай боловсрол одоо би багш учраас зүгээр одоо тэрнийг бол ерөнхий улсын сургуулиас авахгүйлаад дээд сургуульд нь одоо багшилж ил байгаа хүн л дээ. Эндээс одоо түүх Монголын түүхийг бүр ачиж хайсан шүү дээ. Боловсролын сургууль сонгоно орж гэж. Хүн болгон геометрич байх хэрэггүй. Хүн болгон математик байх хэрэггүй. Хүн болгон ямар үзэж байна те. Хоёроос Орос, Хятад, Солонгос, Япон эхлээд Япон, Солонгос хүн болгодог. Тэр үн шиг тэр бага наснд за 6 7 12 настай ирнэ. 12-оос л тэр хооронд л хүний оюун тэнд л Монгол хүн болох хэрэгтэй. Эхлээд Монгол хүн болгоч. Миний тэр ном Монгол хүн дээр үндэсний үзэл нэмэх юм бол Монгол мөнгөд орсон гэж. Хин домёл дүр. Тэнд л одоо ерөөсө сургалтыг эцэг их Одоо яг Монгол хүн гэж өөрөж ойлголтоор юу вэ? Монгол хүн гэдэг бол үндэснийхээ нэгдүгээр хэл мэд. Хэлээс одоо хэл үсэн үсэг үсэн. За тэр Монгол хэл мэдэхгүй хүн гадаад хэл сурдаггүй. Тэр орчуулна гэж байх. За хэл. За үндэсний ёс заншил авах гэхийн ухаанаар хандан авах юм бэ, аях юм бэ. Үндэсний одоо нэг бахархал гэж байна шүү дээ. Энд юу байдгүй? Өчигдөргөөр өнөөдөр байхгүй, өнөөдрөөр маргааш байхгүй. Өнгөрсөн түүхэл үзэж бай тэр бахархлыг олж өгнө. Хэнийг дөөрөх вэ, хэнийг үгүйсэх үү. Тэрнийг одоо бүр ягштал тэр багангуудад нэг олон мосоо хэрэггүй хичээл нэг олон сургуучиг орлуулах гэсэн юмнууд гаргаж хийж үчдэг. Одоо би ч үчилж байсан үний нэг. Одоо морь унахын төр орох уу? Гэхдээ яг үнцний ясал заавал уух ч гэдэг юм. Ингээд тэр ч одоо яг ордог нэг энэ орнууд өдөө тэр тал нутагтай хотын хөвгтийг заавал морь унцаддаг бай, заавал айрыг уудаг бай, заавал хоньны хажиг. Хотын Монгол, хөдөөний Монгол гэдэг ч юм уу. Одоо тийм ялгарал гарч байна. Ялгарал гарч ирсэн байна. Тэр чинь тэр чинь бол гарах ч ёстой. Алийг авч алийг хаана авах вэ? Одоо жишээлх юм бол хөдөөний улс гэсэн маш их одоо өөрчлөгдөж шүү дээ. Монгол тэр өөрчлөлт ёстой. Энийг яг үндсэн чанартай нөгөө Японууд нэг хэлдэг шүү дээ. Нөгөө моко ико гэж. Монгол мэнг гэдэг шиг. Монгол мэнг гэдэг чинь Монгол тэр мэнг бол яг Монгол гентэнгүүд л гардаг гэж шүү дээ. Хятадч би, Японч би, Солонгосч би цагаан биенүүд хөтөл байдаг. Тэгэхээр одоо бид нар яриа тэр шиг Монгол юм тийм сургалтанд оруулах хэрэгтэй. Телевиз үзэгчид маань юу бодож байгаа үндэсний үзлийн үндэсний бахархлын тухай ярина гэсэн чинь энэ улс чинь түүх яриад байгаа. Түүхийг мэдчихээж үндэсний бахархлаа тэгжил тэргээр дамжихгүй бол юмар дамжихгүй юм бол зөвхөн өнөөдөр байхгүй шүү дээ. Одоо яаж яах вэ? Бидний ажиглаад байгаа бол зүгээр тийм нацист маягийн хувцлаа хасдаг зүгээд үндэсний үзэл гэдэг имиж бүрдүүлээд эхэлчлээ. Энэ бол тэр залуучуудын буруу биш юм шүү. Яг бол бид нар тэр ойлголтуудыг одоо төлөвшүүлж өгөхгүй шин. Тэгээд тэр нацист маягаар хувцлаад хас тэмдэг зүгээрээ үндэсний үзэлтэн болоод хэвлэлийн баг гурал хийгээд ямар нэгэн одоо хятадтай мөргөлдөн болох тэр залуучууд гүйж очдөг ч юм уу тийм ээ. Энэ маань өөрөө тэр залуучуудын бурууш бидний буруу байх шүү. Тэгэхээр яаж яана гэхээр тэр нацизм гэдэг үе тэр наци гэдэг ч юм бол яг шар аристунгууд буюу Азиудыг бол тэр еврейнийхээ хүртэл доор үзчихсэн тийм үндэстнүүд байна. Тэгэхээр бид нар бол нөгөө тал руугаа туушрахаараа дээд өмсөд морь унаа цухаатын талбаагаараа сэлэм буу бариад ингээ явхаар бүр ингээ бас. Тэгэхээр энэ дээр бол бид нар өөрсдөө энэ байдлын төлөвшүүгээр буруу байх шүү. Тийм учраас өнөөдрийн ярианы сэдв маань цаашдаа бол нээлттэй байгаад ингээд үндэсний үзэл үндэсний бахархал. Одоо жишээ нь одоо би хараа наа чинь нэг л зүйл хэлье. Миний л одоо дотроо л бодож явдаг юм шүү дээ. Ер нь бол үндэсний үзэл, үндэсний бахархал гэж одоо гарцаагүй л яригдах хэвээр зүйлүүд тийм ээ. Тэгээ энийг шийдэл нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь энэ бол өөр их чимхлүүр ажил. Нэг их сони хэвлэлийн нэгдүгээр одоо нүүрэн дээр гараад байдгүй, эцэг нь одоо хүүдээ, их нь охиндоо хэлж байдаг, өвөө нь ачтаа сургаж байдаг, над ус руугаа гол руугаа ярьслыг ашиглаж байдаг. Тий одоо над руугаа ч сүү хийж болдгоо ингээл хэлчихэн л тэр л байхгүй ингээд эхэлдэг. Тэгээ энэ бүх юмнуудыг чинь нэг шоу бити болгоод байгаасаа гэж би хүсдэг. Монголын хууль 3 хоногтой өгчээр элдв янзын сайхан эвхлэлүүд бол зөндөл байсан. Тэгээд тэр нь тэгэл мартагддаг. Одоо Монголын нууц төвчөг ингээд айл болгон залыг гэл тэр чинь бас л нэг бахархлын нэг гол элемент байсан тийм үү? Морь залыг гэсэн. Бас л нэг бахархлын элемент. Тэгэл ингээд 1-2 хоног хийгээл албан байгууллага социалист уралдаанд дүүрэг авж байгаа юм шиг тойрч гүйж байгаа тэгэл мартагдчихдаг. Тийм байж болохгүй л дээ. Тэр чинь байнга явж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ үндэсний бахархлыг сэргээх гэх юм бол өдөр тутмын чимэглүүр ажил маш их хэрэгтэй гэж би нэгдүгээр хэлэх гээд байгаа. Хоёрдугаарт нь бол шийдэл нь бол юу юм бэ гэхээр бол ердөөл боловсрол руу бүх шатны боловсрол руу хөрөнгө оруулалт хийх. Ер нь бол хамгийн баталгаатай алдахгүй
100% баталгаатай үр ашгаа өгдөг хөрөнгө оруулалт бол өнөөдөр боловсрол байна шүү дээ. Чи оюутлогоор хөрөнгө оруулалт хийчих юм бол ашигтай ч юм ашиггүй ч юм уу хэлж мэдэхгүй байна. 5-7-оор хийчих дээр ашигтай ч юм ашиггүй ч юм уу үнэхээр хэлж мэдэхгүй байна. Энд нэг уурхаа, тэнд нэг том төсөл хэрэгжүүллээ гэдэг тэгэхээр ашигтай ашиггүй нь мэддэхгүй байгаа байхгүй юу? Яв тооцоо моцоо хийж л байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд үр ашгаа өгдөг тийм хөрөнгө оруулалт бол боловсрол байж байгаа. Тэгээ ялангуяа өнөөдөр өгүүлэгдээд байгаа зүйл бол тэр сургуулийн өмнөх насны боловсролын тогтолцоог цоошин нэр харах асуудал байж байна. Сургуулийн ерөнхий боловсролын за тэгээд ээжтний боловсролын асуудал. Энтэй уялдаа холбоотойгоор сошиал медиа гэдэг чинь тэн дотор явж байна. Одоо өөрөө чинь яриад байгаа бүх юмнууд тэн дотор чинь явж байгаа. Балжин нямгаан хичээл зүтгэл бүтээлүүд бас тэн дотор бүгд л явж байгаа байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол энэ үндэсний бахархлыг сэргээ энийгээ цаашдаа авч явъя гэх юм бол энэ боловсролын тогтолцоогоо онцгой анхаарч ийшээгээл ирдэ хамаг хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй л гэж байна. Тэгээ үндэсний онцлогтой боловсрол. Тий. Тэр Мел Гибсний тоглосон чи ямар кино вэ? Die Hard гэж. Braveheart. Тэрүүн дээр бол үндсэндээ бол тэр нэг эх оронч маягийн нөхрөөр гараад ирэл тэр кинон өөрөг таалагдаад явцсан. А яг үндэ Америк үндэстнээр үүссэн үндэстэл яваад байгаа байхгүй юу? Тийм ээ. Арнольд Шварценеггер гэж таг австер хүн тэнд очиод одоо идеалны Америк хүн эрэгтэй хүн эцгийн дүр болцсон. Энэ кинонууд нь өөрөө тодорхой хэмжээний нөлөөллүүдийг асар өгöd байна. Сүүлд Оросуудын хийснээр мис юунаас ирээдүгээс ирлээ гэсэн нэг тийм кино хийгдсэн байдаг. Тэр юу гэж байна гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед 20 сая хүний алдсан Оросууд Германы эсрэг байлдаа тийм ээ. Дараа нь нөгөө одоо үед нацизм гэдэг юмыг Оросууд нь өөрсдөө үүсгээд ирэхээр тэр үүсгэсэн залуучуудыг тодорхой хэмжээгээр дэлхийн 2 дугаар дайнд байлдуулж байгаагаар үзүүлж байгаа байхгүй. Тэгжээж бас тэр нөгөө нэг залуучуудаа одоо ингэж хүмүүжүүлж байгаа тийм ээ. Чи бол бас л тодорхой нэг тийм шатнд байгаа залуучууд одоо бид нар үгүй манай энэ залуучууд бас